За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За би Amstel Soro 8 Windows 8 гэх форматлах гэдэг хичээлийг өнөөдөр хийж байна. Жохоо удаачлаа, уучлаарай. Нэлээд өнөөдөөс 8 яаж хэрхэн форматлах вэ гэж асуусан. Тэгээс тэр хүмүүсээс очиж хүлцэл үзье. За бидэнд мэдээж диск хэрэгтэй. Windows 8 форматлахад Windows 8 диск хэрэгтэй. Би дискснээс нэрээ флашаар форматлахыг гэж нэг оруулж өгнө. За мэдээж диск хийгээд старт хийн. За тэгэд юу бол ноутбук бол ерөнхийдөө F12 их хвчлэн байдаг. Старт хийгээд F12-оор дарна шүү дээ. Тэгээд юу бол суурин компьютер бол 10.11-ийн үед аль нэг л байгаа да. Тэгээд старт хийгээд F10, 11, 12 аль нэг тарангуут. Энэ тухайн бичих гарч ирсэн FreeSync to bots from CTR DVD тэ. Энэ бичих гарч ирэн тэ эндээс 3.1 тавьж keyboards тэ дарсан дараа ингээд гарч ирж штэ next гэж install-на. За мэдээч та зөвшөөрөх ёстой тэр дараа next-тэй дараа явуул. Тэг custom өмнө нь бид нөө 7 форматлахыг ингэж болчихсон тий. За тэг энэ дээр бол аль диск форматлах уу? Тэгээд аль диск үлдээх үү, шин диск үүсгэх үү гэх мэтчлэн диск устгаж болж байна тий. Бүх зүйлийг хийж байгаа. За тэгээд эндээс бол систем бид диск нөө тухайн үйлдэл системэд болгоно шүү дээ. За тэгээд форматлах диск форматлаад устгах диск устгахад явчихна л да. За next. За ингээд ерөнхийдөө 8 бол 7-г бодоход Windows 7-г бодвол их хурдан сунаа, хамаагүй хурдан сунаа. Тэгээд би нэг жижигхэн бяцхан сургалт зохион байгуулж бодож байгаа. Тэгээд ямар ч ихний ээлжинд хэрэг хүн байна гэдгийг харж байгаад нэг амар үн төлбөр зүгээр нэг одоо тамхитдаг хүмүүс бол нэг тамхины 2-3 хэрэглэж юм уу тиймэрхүү мөнгө хэмжээ. Тэр тамхитаж байгаа мөнгөө нэг өөрийнхөө мэдлэгт бас зарцуулчих юм бол бас тухайн өөртөө хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд компьютероос мэдж явах хэвээр тиймэрхүү мэдлгүүдийн би одоо ингэ хичээлүүдээ цуглуулаар дараа оруулаад өгнө бас тэгээд та нар сурахыг хүссэн зүйлийг бас хичээлээ бас оруулж болж байгаа. За ингээд энэ дахиад ингэж ууших юм бол энэ дээр бол ямар нэг төвчтэй арахгүй. Дарах юм бол нэг дахиад форматлах үйл явц нь өөр эхэлж штэ. За тэг уушиж байна. За эндээс PC-нд ямар нэг нэр өгч болж байна, өөрийнх нь нэрийг ч юм уу эсвэл user гэдэг өгчтэй шүү дээ. Тэгээд энэ дээрээс өнгөө сонгоч тэгээд next.
Сөргөл уртан гэж онгоо. За тэгээд хэрвээ энэ бичлэг их хурдан байх юм бол та нар сайхан зогсоож байгаад скул нэг тухайн видео тоглоулагч өөрөө удаашруулдаг зүйл байдаг шүү дээ. Тэрийг өөрөө сайхан удаашруулад үзээрэй. За тэгээд next зэндэр мэйл хийсч болно, хийхгүйсч болно дөө. За local accounts за энэ дөр username өгөх юм өгч чинь finish тавч нэтгэж байгаа. За ингээд 7 форматлах нөгөө 8 Windows 8 форматлах бол ингээд дуусчих шүү дээ. Jingle always. За одоо энэ дэр нэг бяцхан танилцуулга явагдаж байгаа. Windows 8-ыг нэг хэрэглэхэд нэг амар хүнд биш ээ. Хүмүүс нэг хүнд мөнд гээл төрөлт мөөрөлт нэг эхлээд л жоохон төрөлт л таа бас. Тэгээ нэг 2-3 хэрэглээл бол цаасаа л эхлэгээл боломжтой болч тийм дөө. 7 гэдэгт бол Windows 8-ыг илүү гэж хэлнэ. Яг тэгвэл 7-гоос илүү хурдан. Гэхдээ бас 7 Windows 7 бодоход бас жоохон дутагдaltaй тал нь байгаа л да. Нэг зарим нэг програмууд суух байх магадaltaй. Гэхдээ миний суулгаж байсан програмууд бол бүгдөө миний хэрэглэдэг програмууд бүгдөө суудаг л та Windows 8 дээр. Тэгээд даст унтрахад гэсэн их гоё л доо нэг тийм хурдан урамтай ч гэмээр юм аа тий. За тэгээд ингээд ирэхэд танилцуулгын явж байна. Жохон миний дуу жохон сул байж магадгүй. Тэмээ жоо хоолой өгдөг болохоор бас амар чамд дуурч болохгүй юм л та. Надад жоохон тэр нэг чангалж барьдаг скул спикертэй бол тэрийг сайхан холбож жагаад тэйс амжилтыг үзээд бас компьютер форматлаараа гэж зөвлөмөр байна. Тэ сэтгэлдлүүдээ сайхан хэлээрээ би тэгээ та нарын айлуулах сэтгэлж бүгдийг хүлээж аваад тэр зүйлээр бас бичлэг гээд тодорхой хэмжээгээр өөрийнхөө чадхаар нэг бичлэг хийгээд тавихыг бодно. За ингээд форматлах үйл ажиллагаа ингээд дуусч байгаа. Одоо энэ Windows 8 ингээд бичүүлжтэй. Тэгээд Office 13 суулгахад бас актив нөө хугацаанд дуусчихдээ шүү дээ. Тэр мэрийг хэрхэн крактах уу? Тийм крактинг нэг програм байдаг л та. Тэгээд тэрийг яаж татах уу? Тэгээд тэрийг хэрхэн хэрэглэх үү? Хэрэглээ тэр нэг амар хэрэглээд тах юу хүнд юм байхгүй. Тэгвэл нэг юм их видеочд оруулнаа. За анхаарал тавьсаар баярлалаа. Баяртай.